сонор үзэгчдийн амралтын өдрийн мэнд хүргэе. Хөгжөөн Сингент Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэсгийн албан хаагчид хүрэлцэн ирсэн байна та бүхэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрддэг. Эхний үе дээр таны мэдхийн асуулт хариулт байдаг байсан бол энэ удаад зураг таавар орж ирж байна. Дараагийн үе бол теннисний бөмбөгтөө саад туулах үе байгаа. Сүүлийн үе маань амны хайрцаг унших буюу үг таах үеэс бүрдэж байна. За ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр ахлагч үлзий дэлгэр. Дэд ахлагч мөнгөн туул. Ахлагч наран төгс. Ахлах дислэгч дэлгэрмаа. Дислэгч Батбаяр. Дислэгч Ундрмаа. Ахлагч Нэмцэрэн. Ахлагч Нэмдаваа. Дислэгч Мөнх гэрэл. Ахлах дислэгч Гард. Дислэгч Номин чулуун. Сүүлийн оролцогч маань дислэгч Максар Жон нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. За тэгэхээр цагдаагийн 1-р хэлтс маань байгууллагатад хэр удаж байгаа хичнээн албан хаагчтай болоо. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтс нь 2013 оны 11-р сарын 25-ны өдөр цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-2-р хэлтс гэж байгуулад одоогийн байдлаар 200 орчим албан хаагчтай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сүхбаатар дүүрэг маань бас нэлээд олон хүн амтай дүүрэг байгаа хэ. Тэгэхээр энэ дүүрэгт ер нь нийтдээ 2 хэлтс нийлээд барагцаагаар хичнээн албан хаагчтай болоо. 2 хэлтс маань нийлээд одоо 400 орчим албан хаагчтай. Манай хэлтсийн хувьд 1-8 дугаар хороог хариалан гэмтрийг захиргааны зөвшөлтөй тэмцэх үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 2 дугаар хэлтс маань 9-өөс 20 дугаар хороог хариуцсан үйл ажиллагаа явуулдаг байгаа. За тэгэхээр одоо энэ онд энэ цунд тэгэхээр нөх хүмүүс лагер руу гараа явцсан байгаа шүү дээ. Тэр энэ хооронд дэр ямар гэмт хэрэгүүд их танай дүүрэгт ажиглагдаж байна. Илүү их гарч байна. 2015 он гараад эхний 6 сарын байдлаар одоо манай хариуцдаг нутаг дэвсгэр 1-8 дугаар хоороны нутаг дэвсгэрт нийт 1204 гэмт хэрэг бүтээгдсэн байна. Тэгээд одоо зуны өдрөл болсон болохоор одоо 2 дугаар хэлтсээр одоо ихэнх хүмүүс лагертаа гарсан, амралтандаа гарсан байгаа учраас одоо манай дүүргийн ачаал нь одоо зуны өдрөлтөөс арай гайгүй болоод ирдэг л дээ. Тэгэд нийт үлдэгдсэн 1204 гэмт хэрэгээс одоо өмнөх хоногтой харьцуулах юм бол 294 буюу 37.7%-аар нэмэгдсэн байгаа. Нэмэгдсэн байгаа. Тий. Жилийн тусамд нэмэгд. Тэгэд хэргийн үлрэлтийн хувьд бол 54.6% таа. За тэгэхээр студид бас танай хамт олонны төлөөллөөс ирээд та бүхнийг 12 оролцогч байгаас дэмжиж байгаа. Та бүхэнд бас ажлын амжилтыг хүсье. Оролцогчтой сайн дэмжээрэй. Чакак нэвтрүүлгийн эхний үе эхэлж байна. Тэгэхээр эхний үе маань зураг таавар байгаа. Зураг таавар үе дээр өмнө 10 үгийг 10 зургийг таалгадаг байсан бол энэ удаад 2хан зургийг таалгах нь 2хан зургийг таахдаа нэг зурганд 30 секундыг өгч байгаа. Тэгэхээр нийтдээ 1 минутын хугацаанд 2 зургийг таалгах гэсэн үг. Тэгэхээр эхний оролцогчд болох мөнгөн туул, үлзий дэлгэр нар гарч ирсэн байгаа. Үлзий дэлгэр маань тогтоо сандал дээр суусан. Мөнгөн туул маань минутын хугацаанд 2 зургаа хэрвээ зурж ойлгуулж чадахгүй тохиолдолд үлзий дэлгэрийн дороос тог очно гэсэн байгаа. Ингээд бүгдээрээ амжилт хүсье. За 2 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 зургийг зурах ёстой байгаа. Нэг зурганд 30 секунд. Хэрвээ та чадаагүй тохиолдолд үлзий дэлгэрийн доороос тог очиж багтаа оноо авч чадахгүй гэсэн үг. Хэрвээ 100 таасан тохиолдолд багтаа зургийн тоогоор 2 оноог авах ёстой. Шууд таагаад яваад гараа. Хүү загс үрж байгаа хүн. Загс. Загсны уурга. Дүрслэхгүй шүү, хэлэхгүй шүү. Загс барьж байгаа хүн. Загс барьж байгаа хүн гэж тэгж тийм үг байхгүй шүү. Яг үгнийхээ яваар ах хэрэгтэй шүү. Загс чинь. За 13 секунд үлдсэн байна. Дараагийн зураг зур. Юу вэ? Ус. Шуу. Тагтаа. Могоо. Нисэж байгаа шүү. Юу онгоц. Бүргүүд. Яа!
Хог ямар вэ? Штэ. Юу гэж бодсон бэ? Мөнгөнд тулаа. Юу зорж ирсэн бэ сая? Лоо. Өөрөндөө лоо гэж хэлэх шиг болсон те. Юу гэж саагаадсан? Юу гэж харагдахаар байна? Цаасан шүүсгэл юм байна. Тэр значтай. Цаасан шүү. Энийг бол загас барьж байгаа хүн гэж яг загас чин гэдгээр нь хэлэх хэрэгтэй. Яг бичгтэр нь. Тэг би загас чинь хийсэн юм те. Тэгээ сүүлд нь загас чин гэсэн. Тэгэхээр 2 оноо авсан. Тэгэхээр энэ дээр алдаа гаргасан учраас тог очсон байгаа өөр дэвшин. За ингээд дараагийн багийг тайснаа өрж байгаа. Дараагийн баг маань 4 оноо авсан. Дээд нь 4 оноо авах боломжтой. За дараагийн баг болох наран төгс Дидэрмаа нарын баг гарч ирсэн байгаа. Дидэрмаа маань зурх ёстой байгаа. Ер нь зургандаа гайгүй юу? Таараа да. Тааруу. Тий. Тэгээд яагаад зурхаар болчих вэ? Зурсан дээр санаг. Зурсан дээр санагдаад тий. Ер нь зурсан дээр л дээ. Тэгтээ бас зарим хүмүүс эмэгтэйчүүдэд тогтоо санал дээр суулгачаад идэг л дээ. Тэгэхээр та бол өөрөө шууд би зургийг гэж зургандаа муу хэрнээ гэж байна тий. 2 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 үгийг таах ёстой байгаа. 2 зургийг наран төгс шууд таагаад хэлээд байх хэрэгтэй. Таринал бай. Чанга надад сонсдоор бас хэлээрэй. Байшаа. Сарвч. Сүйтрвч. Дидэрмаагийн хувьд бол юу ч хэлэхгүй зөвхөн зурх ёстой. Зөв таасан тохиолдолд Самбар. зөв таасан тохиолдолд нь зөвлөж ёстой. Цаг хагастай орж Нот. байгаа. Хөгжмийн нот. Дивсгэр. Юм янз бүрийн бичихгүй шүү. За дараагийн зураг зурчихсан ч болно. Одоогор тааж амжаагүй байна. Уг нь бол 30 секундын хугацаанд бол Лам юм уу? Үгүй юм. зургийг бол хангалттай зурх боломжтой байгаа. Бүх тоглож. Нэг зурганд 2 оног өгч байгаа. Нэг зурганд 2 оног. Шууд таагаад хилээд яваад байх хэрэгтэй. Хүн. Хүүхэд. Голчоо. Өөрөө чи төсөөлжсэн тоглоос илүү байна уу? Ямар байна? Гайгүй бас. Гайгүй гараа яач вэ? Зүгээр босчгүй хөтэй те. Студ маань жоохон халуун байгаа болохоор бас нэлээд хүлрэлттэй байх шиг те. Тэгж чинь ямар байна вэ тог? Юу юм бэ? Юу юм байна уу? За. Ер нь гэхдээ байгууллагаас ч албанаас ч бол өөрсөн чинь борохоо чи үт юм уу те? Тийм зүйл тарааж өгсөн байгаа шүү те. Байгаа. Тэрээр өөр дээрээ туршиж үзээгүй юм. Энд ийг юу гэжлээ? Самбар. Төгөлдөр уурсан. Төгөлдөр уур байсан биз дээ ер нь. Харахад те цагаан хартай гээл ингээл зорход бол төгөлдөр уур гэж таахаар байла. Зааш таа чадсангүй. Энэ дээр ийм үсгтээ юу зурагдсан бэ? Тэгээ зөөр нэг тоглолдог гэж дүрсэлж байгаа. Тэгээ сандрангуутай байлангуутай шууд. Энэ үсэг бол биш. За энийг юу гэж? Эхлээд толгойгаал ингээл лам болоод. Лам болоод. Хүүхд болоод тэр гольф ч ингээл. За тэгвэл манай зэрэгтэл сууж байгаа үзэгчд маань юу гэж харж байна? Энэ зургийг. Цэргийн үе юм болоо. Замын цагдаа юм болоо гинэ. Замын цагдаа тэгэхээр заавал ийм сахалтай байх хэрэгтэй. Юу лээ? Гольф тоглодог хүн сахалтай байлаа. За юу байлаа? Чаплин байсан. Чаплин байсан байна. За Чаплиныг бол ингэж зурсан. Төгөлдөр уурыг бол тэгтээ бол таахаар байлаа. Гэтэ харамсалтай нь оноо авч чадсангүй дараагийн 2 үе дээрээс танаа баг оноогоо нөхөд авах боломжтой. Дараагийн багийг тайснаа орж байна. Дараагийн 3 дахь баг маань гарч ирсэн байна. Батбаяр тогтоо сонол дээр сууж ундрмаа маань зурх ёстой байгаа. 1 минутын хугацаанд 2 зургийг зурна. Тэгэхээр бусад өмнөх 2 баг маань ер нь боломжийн зургийг жоохон онцгой зурсан гэж бодож байна уу? Өөрөө ер нь гайгүй зурдаг гэж бодоод гараад ирсэн. Тэ? Ер нь бол боломжтой л зурцгааж байна. Таах Яг өөрийгөө сайн мэдгүй байна тий. Өөрийгөө сайн мэдгүй байна. Өөрөө бол сая 2 багтай адилхан төстэй зурна гэж бодож байна. Илүү зурна гэж. Адилхан зурж байгаа хөө. Адилхан зурж байгаа хаа. Ойлгох. Тэгээ одоо таахгүй бол яах вэ? Батбаярын дараас таг очино. Батбаяр өмнө таг цохилж ирсэн үү? Үзсэн үү? Тэгвэл бас гайгүй мэ тий. Нэг цаг явлаа. 1 минутын хугацаанд 2 үгийг 2 зургийг таалах хэрэгтэй байгаа. Зарим нэг оролцогчдод бол амархан үгнүүд байгаа. Заримд нь хэцүү байгаа. За эхний үгээ таасан байна. Дараагийн үг маань ямар үг байх нь вэ? Гол. Хэлэхгүй шүү. Биш гэж хэлэхгүй. Зөв тохиолдолд зөвхөн доор нь зөвлөх ёстой байгаа. Зарим үг нь амархан байхад зарим нь хэцүү байгаа гэж байна. Тэр доор нь таагаад яваад авах хэрэгтэй.
цаад өмчтөрөөс нь зураад явчихад Хашаа. За. Минут хагасаас өнгөрцөн явж байгаа. За. Ямар ч гэсэн багтаа 2 оноо авсан байгаа. Зарим багт хэцүү зураг байгаа, зарим нь амар Зам байгаа. хашаа. Гол мөрөн Нэг юм шат шиг л юм зураад яваад тий. Ямар юм уу гаргаж байна гэсэн үү? За, ундрмаа сая сүүлд юу зураад исэн бэ? За, гэхдээ хэлэхгүй оролцогчд маань юу гэж бодож байна? Үзэгчд маань төмөр зам юм болоо гэж бодож байна. Юу юм болоо? Гүр. Цагаан хэрэм гэжсэндээ би нэг хятад цагаан хэрэм өмбөлнө гэж зурх гал бүр толгойд орж ирсэн. Ингээл урагшлуулаад зурх юм бол тэгэл цайз хэрэм гээл дөхүүлэл цагаан хэрэмд болохоо л. Гэхдээ багтаа бол гахаа гээд хамгийн амархан үг авцсан байсан. Тэгээ 2 оног авсан байгаа. Тэгэхээр дараагийн багийг тайснаа өрж байна. Баг маань 2 оног байгаа ихний өнгөрдөг байна. Эхний үеийн 4 дахь баг гарч ирсэн байгаа. Нэмцэр маань зурж, нэмд аваа таах ёстой байгаа. Хэрвээ буруу таасан тохиолдолд өөрийн чинь дараас тог очно гэж байгаа. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр тогт цохиулахгүйгээр багтаа бас 4 оноо авах боломжтой. Ингээд амжилт хүсье. Тэг цаг явлаа. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр багтаа 4 оноо авах боломжтой. зүгэй. Шууд таараа явах хэрэгтэй. Нэм Бас баа. мэлхээ. Чанх хэлээрээ надад бас сонсохдохгүй шүү. Хугацаа хагастай орж байна. Шууд хилээд яваад байх хэрэгтэй. Шайфлан. Лам. Чатлиш дахиад өгөхгүй баха. Ерөнхийлөгч. Багунд. За юу ч доорж олохгүй. Зөвшөөрт. Цаг дуусаж байна. Юу апаа вэ? Хаа очиж гэж бодоогүй юу? Зөвхөн Хамаг анхаарал зургалтайгаа болсон байсан шүү дээ, тий. Хагар нүн том цохолж байгаагүй юу? зохиулж ирсэн. Цохолж ирсэн үү? Яаж байгаа цохолж ирсэн бэ? Тэгэл гэрээ тогмог маасцаасаа дундахлаа нөө залгах чинь гэж байгаа. Тэгээ гарнаас авч байгаа тог, өвчгнөөс авч байгаа тог ялгаатай та тий. Өөр л юм бэ. Арай дөөр байгаас тий. Гарнаас арай зөөлөн болохоор тий цаачаа. Тий чи. За. Манай оролцогчийн хувьд энийг ястмэлхээ гэсэн байгаа тий. Энэ туг зурж ирсэн тэгээд юм болцсон. Энийг үлэгчд маань юу гэж тайлбарлах вэ? Юу гэж бодож байна? Чингис хаан биш. А? Чингис хаан гэж хэлсэн биз дээ. Таны хувьд юу? Юу багвайн дугаа юу гэсэн бэ? За тэгэхээр Чингис хаан байсан байна. Тэгэхээр багтаа танаа баг 2 оног авч чадлаа эхний үе дээрээс дараагийн багийг тайснаа явж байна. Тав дахь баг маань гарч ирсэн байна. Тэгэхээр тав дахь багийн мөнх гэрэл маань тогтоо санал дээр эмхтэйгээ тогтоо санал дээр суулж болж байна уу? Оноогоо авах одоо. Оноогоо авах одоо тий. Оноогоо хэрвээ авч чадахгүй бол яах вэ? Яах вэ? Авах хаа хайдартай юу? Ер нь зургнууд зарим саяын зургнууд бол боломж юм байна уу? Зурчгаа гайгүй юу? Саяын оролцогчдоос илүү гоё зурсан гэж бодож байна өөрийгөө. Ойд зурч чадахгүй. Энэ ойлгомжтой зурч болоо. Ойлгомжтой зурж чадах гэж. За тэгээд амжилт хүсье. 2 1 цаг яваа. Аманда ямар нэгэн зүйлийг хэлэхгүй Бараг хурандаа биелүүлж чадсанаар албан тушаал. чанга хэлээ шүү. Надад сонсдоо. Албан тушаал гэсэн үү? Кактус. За. Зарим оролцогчид маань бас амархан өгнөд өгөгдсөн гэж ярьсан байгаа. Тэгэхээр ер нь сая бол боломжийн өгнөд өгөгдсөн байна.
Энийг бол эхлээд бол та юу гэж таарсан бэ? Дарга дэд хурандаа албан тушаад. Зөвхөн цагтаа гэж хэлж олсонгүй ерөнхийн нэр нь орж ирсэн үү те. Гэтэ яга цагтаа бол хангалттай амжсан. 30 секунд бүр 30 секундын хугацаанд 2 зургаар амжилттай зурсан. Энэ бол юу байлаа? Кактус байсан байгаа. За ингээд 2 зургийг зөв тааснаар багтаа анхныхаа 4 оног авч чадлаа. Хамгийн сүүлчийн багийг тааснаа ирж байна. Хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Энэ чулуун тогтоо санал дээр сууж магсарж байгаа маань. Зураг таалах хэрэгтэй байгаа. 2 минутын хугацаанд 1 минутын хугацаанд энэ 2 зургийг таалгаж чадсанаар багтаа 4 оноо авна. Тэр одоогийн байдлаар хамгийн сүүлийн сая 5 дахь баг маань хангалттай бүх 4 оноогоо авч чадсан байгаа. Танаа баг бас зургандаа гайгүй гэж бодож байна уу? Ер нь бол дайжгүй. Ер нь бол дайжгүй. 10 жилийн байхдаа гайгүй зурдаг байсан уу? Ер нь бол сайн зурдаг байсан. Ер нь бол сайн зурдаг байсан. Амин болон сайн зурдаг байлаа гэдээ бас таах чадвар султай хүн байх юм бол тэгээд бас хэцүү шүү дээ. Ойлголтын зурна л да. Ойлголтон. За, амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Хамгийн сүүлийн баг болох номын чулуу магсарч авийн баг гарч ирсэн байгаа. Робот. 1 минутын хугацаанд 2 үгийг таалах ёстой хэрвээ тааж чадаагүй тохиолдолд хэлж өгөхгүй шүү оролцогчид. Минут явж байна. Бүдүүн битэн. Хэлэхгүй. Ширик. За. Яс боломжийн үгнүүд бас таарлаа. Зарим оролцогчдод бол хэцүү үгнүүд байсан. Заримд нь бол амархан гэж байгаа. Ер нь Чингис хаан бол амархан өөрөө ч байна. Амархан уу? За зураад үзье. Чингис хааныг ер нь бол мөнгөн дэвсгэртээр байдаг гэж тэгээд мөнгөн дэвсгэртээр байдаг гэж үзсэн. За. Тэгээд За мөнгөн дэвсгэртээр. энэ ингээд Монголоо зарчил нэг юм ярих бол. За энэ бол шууд харахад Чингис хаан лээ тий. Тийм үү. Мөнгөн дэвсгэрт өөрөө жоохон санхүүгийн гэмт хэрэгтэй. Цагааг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Сүхбаатар дүүргийн 1-р хилцээний хамт олон хүрэлцэн ирж оролцож байгаа. Тэгэхээр теннисний бөмбөг олох үе маань эхлэж байна. Тэгэхээр эхний үе дээрээс танаа баг хэдэн оноотой байгаа вэ? Манай баг 2 оноотой. 2 оноотой байгаа. Тэгэхээр 1 минутын хугацаанд эдгээр аягнуудын аль нэгэнд нь теннисний бөмбөг байгаа. 1 минутын хугацаанд замчлаад тэрхүү хоосон аяглаа хийсэн тохиолдолд таны дороос тог авахгүй багтаа 5 оноо авах боломжтой байгаа. Ингээд амжилт хүсье. 1 минутын хугацаанд даалгавраа биелүүлснээр 5 оноо авах. 1 цаг явлаа. За зөвхөн яваа. Яваа өгсөн. Үлзэд эдгээр маань замчлах гэж байгаа. Баруун тишээ. Аяга унгаас нь тохиолдол. Баруун чүд баруун тишээ. За тэгээ чигээрээ. Зүү үлдэж байгаа наашаа. Шууд өвчин гутаа тог авчлаа шүү дээ. Аяга унгаачлаа бас тий. Сайн сонссонгүй юу яасан бэ? Цусаа яг хүлээ ингэсэн чинь л Жиг зүү үлдэж наашаа дээр хэлэх гэсэн Энэ чинь. аягнууд маань ер нь тогтвор муутаалтай дөнгөж хүрэхтүүдэд л ингээ унах магадлалтай. Тэгэхээр зэрэг сайн болгоомжтой зарим оролцогчд маань ингэж яваад идэг. Заримнууд нь бол ингээд нэлээд том алцаагаад Тийм юм тийм. алхаад явчихдаг. Тэгэхээр бол цаахтаа бас дараагийн оролцогчд маань бас мэдэх хэрэгтэй байна. Энэ бас гадарчилж хин бөмбөгөө олох вэ гэдгээ бас сайн хоорондоо ярилцах хэрэгтэй. Ингээд эхний үе дээрээс 2 оноо авсан баг маань 2 дахь үе дээрээс оноо авч чадсангүй дараагийн 2 дахь багийг тайснаа орж байна. 2 дахь баг. 2 дахь баг маань авчихсан байна 2 дахь баг. Тэгэхээр дэлгэрмаагийн хувьд бол өөрөө гадарчлуулаад замаа заалгаад явах нэртэй хаалт хийгээд ер нь энэ даалгавар бол боломжтой юм шиг санагдаж байна уу? Гэхдээ хоролтоо л үтсий. Оролдоод үзье. Үзчихсэн үү? Үгүй. Үзэж байгаагүй юу? За тэгвэл одоо үзээгүй давахгүй гэсэн давгараад дав гэдэг үү те. За тэгэхээр таны хувьд бол 3 үе дээр гурван дээр нь тогтоо санал дээр суух юм уу? Яах юм? Дараагийнх нь шийдвэрс үзнэ үү. За өмнөх үе дээрээс бол оноо аваагүй те. За 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр багтаа 5 оноо авах боломжтой байгаа. Ингээд амжилт хүсье. 2 1 цаг явлаа. За 1 минутын хугацаанд баруулаа төв. Зүүл урагшаа тавиарай. Сүүлөө. Урагшаа тавь. Урагшаа тавь. Тавуулаад. За тавь. Буцаа. За, одоо яашаа. За вэж. Хаашаа вэ? Зүүл хойш тат. Буцаа явж байгаа. Баруул руу тат. За, Ахаад нааш хэрэг зүгээр гадтанаас. за.
баруулаад урагшин дээр бариад. За За. болно. Зүүн нааш наашаа тавь. Өргөд. За. За тэгээд тонгоогоод зүүн гараа нааш сонго. Байж урдуухгүй бол Ахаад за надад чи мөг. Энийг ингээ аяхтаа навах юм уу? дотроос нь ав. Дотроос наваад аяга. За. За яжаа. Хэлээрэй. Зүрэг. Зүргээ. За тэгээд За. баруулаа тавь. За. За алцаа зүүлээ наасан тавь. За хол тавь. За тэгээд тавь явсан. За. Хаяа. Хүү зүрэг. Огноор маш боломжтой явж байна. Гидэрмагийн хувьд бол ер нь бөмбөгөө авцаа хагастай их хагастай орж явж байгаа шүү дээ тий. Харин Ер нь бол боломжийн даалгавар байна уу? боломж юм бэ. Хугацаа бол яг болж байгаа үстэй. Зарим хүмүүс бол нэг 10 минут байх юм бол болчих гээд юм гэдэг байхгүй. 1 минутын хугацаанд 60 эдтэй ах нар хүртэл 50-60 та хүмүүс хүртэл даалгаврыг биелүүлж чадчихсан. Тэгэхээр залуус маань бас хитрхи хаширлаад байх шиг байлаа Харин тий. зориг муутай. Хоёр удаа тоог авлаа ямар байна? Айгүй юу. Одоо дасах байх туу тий цаашдаа. За ингээд дараагийн 3 дахь багийг тайснаар орж байна. Баг маань гарч ирсэн байгаа. Хоёр маань тогтоо сандал дээр сууж ундрмаа хаалт хийгээд энэхүү үеийг давж туулах хэрэгтэй байгаа. Энэхүү олон саадуудыг те. За ер нь боломжийн юм шиг санагдаж байна яаж вэ? Сайлж мэдэхгүй байна. Сайн хэлж мэдэхгүй байна. За 1 минутын хугацаанд тэр хоёр давхар аягнаас үгийг аваад тэнд байгаа хоос аяганд сандал дээр байгаа хоос аяганд хийх хэрэгтэй. Энэхүү даалгаврыг биелүүлснээр багтаа 5 оноо авах боломжтой. Одоогор оноо байгуул юу лээ? 2 оноо. 2 оноо байгаа тийм. Нийтдээ 7 оноотой болох боломжтой. Ингээд амжилт хүсье. Нэг цаг явлаа. За чигээрээ. Нэг дахиад чигээрээ. Чигээрээ хэлүүлж өгөх хэрэгтэй. За зогс наана. Тэгээд доош суу. Жохон баруун гусч шөл. За наач бөмбөгтэй явах чинь. За тэгээд хөлөө чигээрээ. Зүүл жохон баруун тийш болоо. Баруулаа. Тэгээд зүүлөө жохон зүүн тийш болоо. Бишээ. Тий. За тэгээд чирээд явчих. Чир. Яа. Хоёулангийн уу? Тий, хоёулаа хоёулангийн чирээд яа урагшаага. Түрүүн баруун хөлөө баруун тишээ зүүн хөлөө зүүн тишээ гээд ингээд явсан болно гэж чивээрээ баг нэлээд явах боломжтой байлаа. Тэр энэ хиний алдаа гэж бодож байна. Сайн чиглүүлж чадсан гэсэн. Чиглүүлэгчийн алдаа юу? Үгүй миний алдаа. Хин алдаа юм бэ? Хилээч. Би. За. За тэгэхээр харах нь оноо авч чадсангүй 2 оноотойгоор 2 дахь үеийг өндөрлөж байна. Дараагийн 4 дахь багийг тайснаа орж байна. Баг маань гарч ирсэн энэ зэрэг маань тогтоо сандал дээр сууж нэмд аваа. Бөмбөгөө олох хэрэгтэй тий. Ер нь бол өмнөх 2 баг, өмнөх 3 багийг бас нэлээд дөхүүлээд тэр голоос ингээл тенсний бөмбөгтэй аяга наашлууллаа л да. Гэсэн чинь чанарын ялгаа байна уу? Бараг байхгүй тий. Ер нь бол байхгүй тий. Эндээс ойрхоноос ингээд аваад тийшээ явах туулах зам нь адилхан. Тэнд ам дээр тавьсан гэсэн тий адилхан байгаа тий. Нэг цаг явлаа. Зүүн гар тийш наашаа, зүүн гар тийш. Хөлөөж ирээд наашаа, зүүн гар тийш наашаа. Тэгээ яв. Наашаа яв, санааш яв. Гадуур нь дойрохгүй шүү. За тэгээд яг доош суу. Тэгээд гар яг уртсан бөмбөг байна. За тэгээд тэгээ хөлөөж ирээ. За дахиад яв. Аяга унгаас тохиолдож. За тэгээд яв. За тэгээд баруун гар тийш. Баруун гартлаа хөл. За би ч. Ой, хаашаа яваад байна. Жохон пакттай оролцож байна үгүй юу те. Нэг нь бол зүгээр тэр чигээрээ шууд хуучаад Өрлөө шүү дээ. Ингээсээ тэгээд Унагчаад багчж хаашаа. Унастыг аюу анзаарсангүй юу? хань сүд бодосон ургаас. Бодоод ирсэн чинь. Сонсол жоохон муу юу? Тийшээгээ гатлаа явчлаа шүү дээ. Цон. Чи ингээд жоохон 100 га барай яв чигээрээ юм авсан бол ингэж огч байгаа ингээд явчих шүү дээ. Оролцогч маань араахан даалгавраа биелүүлж чадаагүй байна. Тэгэхээр 5 дахь баг маань даалгавраа хэрэг биелүүлэх нь бүгдээрээ үзцгээе. Гарт маань тогтоо сандал дээр сууж мөнх гэрэл энэхүү саадуудыг туучиж явах хэрэгтэй байгаа. Ингээд амжилт үзье. 1 минутын хугацаанд даалгавраа биелүүлснээр багтаа 5 оноо авах боломжтой.
За баруун тишээ хүлээ хавсраад баруун тишээ гаяа. За урагшаа чигээр алах. Өшөө жоохон. Өшөө. За тэгээд доошо тонгоо зүүн гараа урагшаа урдталж аяа. Жоохон баруун тиш нь. Жоохон өөр лугаа. Өөрөө ч урд жоохон наашлаа. Наа чи. За. За. Жоохон зүүн тиш бол. За яг одоо над зүүн хүлээ жоохон зүүн тиш нь болго. За одоо яг мөрний хэмжээтэй заагаар яг тэр чигээр нь урагшаа алах та. Явж. Хагас зүүн тиш загсч. Яг зүүн үлний чинь урталт яг аяг тулцсан уу? Зүүн үлээ жоохон зүүн тиш нь болго. За одоо яг хаад явах уу? Зүүн үлээ баруун үлээ жоохон нааш. Хаг мэдрэхгүй байх уу юу те? Мэдэрч байна уу? Сүүлийн баг гарчирсан байна. Тэгэхээр Магсаржаа тогтоо сандал дээр сууж номын чулуу маань энэхүү даалгаврыг биелүүлж авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлнэ гэхээр минут нь богино юм шиг санагдаж байна уу? Даалгавар нь хэцүү юм шиг санагдаж байна. Юу гэж бодож байна? Минутын богино юм шиг санагдаж байна. Даалгавар нь хэцүү байна гэж бодож байна өөрөө. Гайгүй юм шиг. Тэгвэл минут нь гайгүй гэсэн үг шүү дээ, тийм. За ингээм амжилт хүсье. Цаг явлаа. За чигээрээ. Чигээр алах. За чигээр алах. За жоохон зүүн тишээ. Баруул нааш татараа. За наг болоо. За чигээрээ. Алах юм уу? Тэг хөлөө зөгөө яваа. Жоохон зүүн тишээ. За баруун гар тишээ. Баруун тиш. За яваарай. Хаа чигээр явах юм. За явж. Чигээр явж. За байж голч. За наар хөлөө давал. Баруулаа давал. Дахиад давал. За хөт баруулаа татаарай. За тавих уу? За тат. За наатан дээр дахиад авш зүү дээр даваарай. За. Дахиад. За баруулаа тат. Дээшээ татаарай. Татах юм уу? Дээшээ татах шүү. За жоохон баруун тиш болоорой. Жоохон баруун тиш бол. Жоохон зай байна цааш. Баруун тиш зай байна. Хагас баруун тиш. За. Яваарай. Явж. Чигээр алах уу? Чигээр алах. За одоо зүүн хагас зүүн тиш. За. Баруулаа давал. Зүүлээ давал. Тавих уу? За зүү. Тав. Одоо зүүлээ өлтөө татаарай. Хаашаа тэгээ хаашаа. Чигээр тат. За. Давал. За давал. Тавих уу? Тав. За. За дахиад баруулаа татаарай дээшээ. За. За одоо хөлөө тавиад за бөмбөгөө. За доошоо. За. Ангиг бол маш дөхөөлж энд тавьсан байгаа. Уг нь бол бүр тэнд яг авахд амархан газар тавьсан боловч бас оролцогч маань бөмбөгөө барьчихаар болсон нэлээд сандралтай байгаа ч болов гэж бодоод ийшээ авчирсан ч бас нэлээд явж гин те. Амны хайрц хүн шиг хоёр дээр бүдрээ болцгоо. Амны хайрц. Үнэхээр чаахад нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Сүхбаатар дүүрэг цагдаагийн нэгдүгээр хилцсэн албан хаагчид оролцож байгаа. Тэгэхээр амны хайрцаг унших үе буюу хамгийн сүүлийн үе маань эхэлж байна. Тэгэхээр түүнээс хойш 2 оноотой явж байсан үлзий дэлгэр мөнгөн туул нарын баг гарчирсан мөнгөн туул маань таалгаж үлзий дэлгэр маань таах хэрэгтэй байгаа. Амжилт хүсье 2 минутын 1 минут 30 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж 10 үгийг тааж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Тэгэхээр нийтдээ 12 оноотой болно гэсэн үг шүү дээ, тий. За ингээд амжилт хүсье. Тэмээ. Тэмээ. Яст мэлхий. Сагсан бөмбөг. Мотоцикл. Шоргоод. 2 оноо авсан байна. Шоргоод. Онгоц. Гарбуу. Соован. Хугацаа явж байгаа. Тогос. Тооны машин. Мэцэтэй хүүхэд. Хилээч. Мэцэтэй хүүхэд. Хилээч. Яст мэлхий. Ямар юм аа? Яст мэлхий. Өөр үг. Шоргоод. Нэлээд сандралтай байх шүү. Соован. Аха. Тооны машин. Хэлсэн. Мэцэтэй хүүхэд.
Менцотой хөөхөд. Эхний баг маань 10 оноох хостогоос 7 оног буюу 7 үгийг таасан байна. Тэгэхээр өмнөх 2 оноотой нийлээд 9 оноотой болж ирж байна. Хамгийн дээдлийн оноог авсан байгаа. Дараагийн багууд маань ихтэй бас өндөр оноо авах боломжтой. Тэгэхээр дараагийн 2 дахь баг болох Наран төгс бидний маань гарчирсан байна. Наран төгс маань таалгаж бидний маань таах хэрэгтэй байгаа. 1 минут 30 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр багтаа 10 оноо авах боломжтой. Амжилт хүсье. 1 цаг явлаа. Чүмэг. Цэвэн. Чүмэг. Гомон. Чүмэг. Чүмэг. Яцаа. Чүмэг. Бомбог. Чүмэг. Сангэн. Сангэн. Шогооч. Сангэн. Цаажил. Ааруул. 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 Эхний оноо. Хөшөө. 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 Цоо. Хөшөө. Хөшөө. Цоо. Элэг. Элэг. Эцги. Элэг. Эц. Элэг. Эдэм. Элэг. Элэг. Эдэм. Элэг. Эц. Элэг. Ити. Одоо ганцхан оноо. Титэм. Жим. Титэм. Жимэс. Титэм. 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 Хөшөө. Хөшөө. Амаатай дийлээ. Хөшөө. Хөшөө. Андо. Хөшөө. Хөшөө. Хоёр баг маань харамсалтайгаар ганцхан оноо авлаа. Ямар ч оноогүй байсан байгаа. Нэвтрүүлгийн 3 үеийн турш ганцхан оноотойгоор өндөрлөж байна. Дараагийн баг болох Батбаяр, Ундрмаа хоёр гарч ирсэн. Батбаяр маань тааж, Ундрмаа таалах ёстой. 10 үгийг хөө 1 минут 30 секундын хугацаанд таалгаж чадсанаар багтаа 10 оноо авч өмнөх 2 оноон дээр нийлээд 12 оноотой болох нэ. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Шаацгай. Цаас. Шаацгай. Шаацгай. Зарааха. Шаацгай. Мэс. Мод. Мэс. Бох. Ил мэс. Одоо нэг шүү та. Мэс. Бод. Мэс. Ихэр. Цэцэг. Ихэр. Ихэр. Юу? Арц. Арц. Угалц. Ус. Угалц. Урамл. Угалц. Хар сууд. Галтуул. Хар сууд. Хар сууд. Баг нуур. Манту. Баг нуур. Хугацаа явж байгаа. Португал. Бортуула. Португал. Туудаг гал. Тусал. Туудаг гал. Тусгай. Тусал. Шаацгай. Шаацаа. Хоёр оноо. Угалц. Угалц. Ус. Угалц. Урц. Угалц. Хуц. Мэс. Бох. Мэс. Мэс. Батбаяр, Ундрмаа хоёр маань өмнө 2 оноотой байсан сая 10 онооны даалгавар дээрээс 2 оног авч нийтдээ 4 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Нэм Цэрэн, Нэм Даваа хоёрын баг гарч ирсэн. Хоёр орцогч маань бас 2 оноотой байгаа. Эндээс 10 оноо авах боломжтой. Манту. 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 Машин. Манту. Ботог. Мод. Ботог. Мод. Ботог. Бод. Хинти. Хинти. Хичи. Того. Чо. Того. 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 Ганцох. Ганцох. Ямар юм? Ганцох. Зүлт. Тул. Зүлт. Тул. Зүлт.
Одоо нэг ч оноогүй. Зүйлт. На том хэлээстэй ямаа. За яасан? Манто. Баншу. Яс. Манто. Басду. Ботг. Нор. Ботг. Ботг. Того. Ямар ч оноо авч чадсангүй. Тэгэхээр өмнөх 2 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн 5 дахь баг гарч ирсэн байгаа. Мөнх гэрэл таалгаж гард маань таах хэрэгтэй байгаа. 2 1 цаг явлаа. Морин хуур. Усан онгоц. Хилээч. Усан онгоц. Усан оргилуур. Усан онгоц. Ус оргил. Усан онгоц. Дараагийнх нь. Кино. Оролцогчдын чивчэнд маш чанга Кино. хөгжим өгсөн учраас Кино. таахад бас Гинго. Кино. Хулгайч. Язгууртан. Солонго. Цаахаа. Сонин. Солонго. Солонго. Борцог. Монгол хэл. за хамгийн сүүлийн баг маань гарч ирээд байна. Амин чулуун таалгаж багсарч байгаа маань таах хэрэгтэй байгаа. За тэр өмнөх баг маань 3 хоног багтаа авч чадсанаар нийтдээ 7 оноотой болж ирж байна. Тэгээ хамгийн өндөр оноог бол 9 оноотой эхний оролцогч болох Үлзий дэлгэр мөнгөнд туулнаар ихүү амжилтыг үзүүлсэн байгаа. 9 онооноос дээш оноо авч чадах юм бол манай баг ялагчаар болох боломжтой. Ингээд амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 оноо авах боломжтой. 1 цаг явлаа. Тэмдэг. Хавтар. Тэмдэг. Малгай. Яна. Ордон. Онгоц. Бамбар. Салаат. Шалгалт. Металл. Цаг явж байгаа. Камер. Хавтгай. Хавтас. Кассет. Галзуу хулган. Металл. Цаг явж байгаа. Кассет. Одоо 20 оноотой байгаа. Дэвтэр. Кассет. Хавтас. Кассет. 2 оноотой Кассет. байна. Шаакаг нэвтрүүлгийн ялагчт маань тодорч байна. Ялагчт маань ганц ялагч тодордог байсан бол энэ удаад 2 ялагч тодорч байна. Эхний байранд Үлзий дэлгэр
Мөнгөн тул хоёр маань 1-р байрыг эзэлсэн байгаа. За дараагийн 2-р байрыг Мөнх гэрэл Гарт хоёр маань онооны дараалал 2-р байрыг эзэлсэн байна. За тэр өнөөдөр Сүхбаатар дүүргдэг цагдаагийн 1-р хилцээний хамт олон оролцсон. Цагдаагийн 1-р хилцээний дэд дарга хошууч Мөнх соёл шагналыг гардуулах болно. За цагдаагийн байгууллагын 94 жилийн Сүхбаатар дүүрэг байгуулагдсны 50 жилийн тохиолдуулан ТV5 телевизтэй хамтран зохион байгуулсан хөгжөөн цэнгийн таагчаг нэвтрүүлэгт амжилттай оролцсон та бүхэнд баярлалаа. Тэгээд тэргүүн байрыг эзэлсэн Үнзий Дэлгэр мөнгөн туул нартай. За 2 дугаараар эзэлсэн Гард Мөнх гэрэл